Growth Summit нь ерөөхдөө ийм сонирхолтой санагдсан. Сэдв нь өөрөө илүү тийм оролцоотой, involved тийм менежментийн арга барил гэж хэлэх юм уу? Яг хоо аль алины хосуулна шүү дээ, тийм unserved market гэж ярьж байгаа. Өмнө ерөөсөө ингэж байгаагүй зах зээлийг бий болгоно. Одоо зарим нэг кейсүүд санаанд ороод яг шинэ онлоо гаргаад танилцуулж ирсэн. Тэр сонсож байгаа хүмүүст яаж зориулж тэрийг ярих уу гэдэг нь чухал байхгүй. Тохирсон тийм менежмент, тийм багтай байх хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээр үргэлж одоо санаа зовж явах аягүй чухал. Түгээх, хоорондоо ярилцах, солилцох. Англиар jobs to be done гэж ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнх нь үдээр биш, харилцагчийн үдээр харах. Тийм. Та бүгдийн ачаар ингээ сайхан явж шүү гэж сонсоход үнэхээр гоё байдаг. Яаж тэр алдаагаа засах уу, яаж сайжруулах уу, тэгээд дараагийн яг хүссэн зорилготой хүрэх нь миний хувьд л өсөлтөө гэж хэлж болох юм. Хүн гэдэг чинь хамгийн чухал юм дээ. Залгамжлагчаа одоо эртхэн шиг бэлдэх. Цаг бол айгүй хурдан өнгөрдөг. Амжилт гэдэг чинь тэгэл нэг юм тийм абсолют ойлголт биш шүү дээ, тийм. Мэдрэмж ерөөсөө л 1 минутын дотор гол санаагаа хэлээд үнцэн чинь бол хүний нөөц тэгээд IT технологи байгаа шүү дээ. Гэхдээ яг нь networking ч тэгэл янз бүрийн хэлбэр байна шүү дээ. Янз бүрийн хурал цуглаан одоо танаа Growth Summit шиг юм бол networking их том боломжтой. 1 2 3 4 гэл тэр нь илүү таалагддаг л та. За сайн байцгаана уу. 4 сарын 4-нд болох Монголын анхны Growth Summit уулзлан дээр уулзцай би ихтгэлээ тавина. Сонирхолтой сэдв сонгосон бахан гэж найдаж байна. Та бүгдээ таалагдах байхаа.